За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ бичлэг хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдэв маань болохоор Кайрон болон Лилитийн эсрэгцэл. За 12 дугаар сарын 9-ний өдрөөс 12 сарын 27-ны өдөр хүртэл энэхүү шарх сорив бусдад гомдох, хэн нэгнээс шарх авах, сэтгэл өвдөх гэх мэтчлэн энергиудыг удирддаг 22 гариг эсрэгцэж байна. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийд даяар хүн болгоны амьдралын аливаа нэг хэсэгт асуудал үүссэн. Тухайн асуудал нь ойрын энэхүү хоногудад илүү их мэдрэгдэж өгч байх боломжтой. За тэгэхээр энэ хорвоо ертөнц маань бол тийм ч амархан биш. Бид нар амьд явхад байнгын сорилттой тулгарч идэг. За тэгээд сэтгэл санаагаа тайван байлгах гэхээр сэтгэл үргэлж хэлбэлзэж байдаг. За тийм учраас астрологийн транзитууд буюу гаригууд хөдөлгөөнд орж байх үед хүний амьдралд бас өөр үйл явдал, өөр сэтгэлийн мэдрэмж, зовлон гуниг болон баяр хөөр гэх мэтчлэн мэдрэмжүүд ээлжлэн солигддог байх нэ. За тэгээ ялангуяа Кайрон маань 19 градус дээр хоньны ордонд явж байна. За Лилит маань 19 градусын жинлүүрийн ордон дээр явж байна. Тийм учраас ойрын өдрүүдэд таны хоньны ордны хэсэг натал чартны чинь хаана байгаас хамааран тэрхүү хэсэг маш гэмтэж, өвдөж, сэтгэлийн шарх авчирч байх магадaltaй гэж тайлнаа. За тэгэд миний сонсох дургу мөртлөө маш үнэн үг байдаг. Тэр үг болохоор цаг хугацаа бүхнийг ангаана гэдэг үг байдаг. Амьдралын зарим нэг хэсгийг бид нэр зохицуулж чадахгүй. Бидний хэрэгс хэтэрсэн байдаг. Нэгдүгээр тухайн хэсгүүдийг хүлээн зөвшөөрөөд, хоёрдугаарт гол горхих шиг урсгаад, гуравдугаарт зовлон хүртэл хайрлаж сурах ёстой. Бид нэр зовлонгоос зүхтаах тусам тухайн зовлон биднийг улам өвтгөж идэг. Тийм учраас зовлонтойхоо нүүр тулаад, аргадаад, за тэгээд дээрэс нь өөрийн давуу тал болгон ашиглаж болдог. Нэгэсэнд бол асуудалтайгаа нүүр тулаад хүлээн зөвшөөрөөд дараагийн үеишт нь бол найзлах. Хорвоо өөрөө зовлон бэрхшээл болон асуудлууд нийлж иж нэг бүхэл болж байж бүрэн бүтэн байдаг шүү дээ. Аль нэг тал нь байхгүй бол нөгөөх нь оршихгүй. Тийм учраас зовлон асуудал гэдэг зүйл байж аз жаргал гэдэг зүйл бас давхар оршиж идэг. За тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцаая. Баяр таа.